Монголчууд тэр дундаа өсвөр насныхан залуучуудын тархийг угааж байгаа мөний шашинтай холбоотой ноцтой мэдээллүүд ч олон нийтийн сүлжээ сайтуудаар тарж мөний шашны байгууллагад элсээд хохирсон иргэдэж үзэл бодлоо илэрхийлээд эхэлжээ. Мөний шашинтай холбоотой хэмээн боловсролын яамны стратеги бодлого төлөвлөлтийн хилцээний дарга Насан Баярыг цэнхэр ус цэрэн олон нийтэд мэдээлж байсан бол мэдээлэл асар хурдан дамжиж Монголд мөний шашин гэжиг ганцхан Насан Баяраар тогтохгүй олон хүн их бага хэмжээгээр шүтдэг тус шашинтай холбоотой гэх мэдээлэлж хөөрж эхэллээ. Энэхүү мэдээлэл Монголын нэртэй томоохон улс төрчид бизнесмэнүүд байгаа нь яхаарахгүй олонний анхаарлыг татаж байгаа юм а. Нэгэн хэвлэл нийтэлснээр бол номин компани захирал улсын хурлын гишүүн асан Шагдар Сүрэн, Монголын үндэсний арчилсан намын дарга Инх сайхан, улсын хурлын гишүүн асан Содомдорж, улсын хурлын гишүүн Гончигдорж, Чингис дээд сургуулийн захирал Хавг Сүрэн, нийслэлийн засаг даргын орлог Цогцолмаа, улсын хурлын гишүүн Ганбаатар, ерөнхийлөгч асан Очирбад, улсын хурлын төрийн бодлого байнгын хорооны дарга Бакей, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баярцогц зэрэг Монголын улс төр нийгэм нөлөө бүхий маш олон хүн мөний шашин гэжийн улаан пен нь биш юм гэхэд мөн гэсэн хаягтай энэ том малгайд хамааралтай гэж нийтэлжээ. Хэрвээ энэ бүхэн үнэн болж таарвал монголчууд бид бүгд мөний шашны урсгалд орж толгоогоо энэхүү шашнаар угаалгаад нэлээд хэдэн жилийг үдэж байгаа болж таарч байгаа юм а. Харин саяхнаа сошиал ертөнцөөр явж байгаа нэг бичлэг яхаа аргагүй олонний анхаарлыг татаад байна. Тэр бичлэг нь юу вэ гэвэл Солонгосын мөний шашны багш монголчууд тэр тусмаа Монголд үйл ажиллагаагаа бид төвлөрүүлэх хэрэгтэй гэсэн утга бүхий зүйлийг ярьсан бичлэг юм а. Энэ нь мэдээж олон мянган хүний дургуутслыг хүргэж эхлээд байна. Ингээд үзэгч та бүхэндээ энэ бичлэгийн хэсгээс төлөвлөлье. 한국의 조상의 이름이 어디서부터 시작해서요. 몽고에서부터 몽고 중심 삼고 몽고인이 특정한 표시가 뭐이냐면은 몽고인은 검은 반점이 어디에? 궁둥이에. 궁둥이라는 것이 뭐냐면 궁 가운데 중요한 것입니다. 훈중 여기에 몽고 반점을 가진 사람이 중요한 거예요. 그런 의미에 박보기가 쫓겨났다가 더 돌아와가지고 몽고의 분봉왕 자리를 내가 재임했습니다. Энгийнээр тайлбарлал мөн гэж төгс олон соёлж ертөнцийг жинхэнэ утгаараа байгуулах зорилго үүрлсэн Мөн Сongмyon гэх Солонгос нэрийн нэрээр нэрлэгдсэн бүлэг этгээдийн нэгдэл юм а. Үүсгэн байгуулагч Мөн Сongмyon гэх чинь өмнөд Солонгосын шашны зүтгэлтэн ийм нэгдлийн сүм шашны шинэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч удирдагч юм а. 1920 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төрсөн саяхан таалал төгссөн нэг юм. Гэтэл энэ хүний олон мянган хүнийг мөнхруулсан шашин манай улсад тэр дундаа улс төрчид төрийн эрх барьж байгаа их хурлын гишүүдийн нэр яригдж байгаа нь яхаарахгүй аюулын дохио гэж үзэх хүн олон байгаа юм а. Энэ шашны ганц зан үйлүүд хүнийг оюун санаагаар нь удирдан шашнаасаа 100% хараат болгодог энэ бүлэглэл хэрвээ Монголд олон жил оршин тогтнож байгаа нь үнэн бол Монгол улс хөгжихгүй байгаагийн бас нэг томоохон нотлохоо жишээ гэж хэлж болохоор байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.